Хатны зам гэж алдартай ард түмнийг зовоосон замдын засвар тогтчлт арчлалт гэж юмн дээр юм дуусч байгаа юу? Азийн хөгжлийн банк гэдэг нэг банкнаас санхүүжүүлж байгаа мөнгө орж ирж байгаа. Гүйцэтгэгч компаниуд нь хариуцна гэсэн ам тагласан байдалтайгаар энэ ард түмнийг 2 жил тамаллаа. Олон хүн эд материал ам насаараа хохирлоо. Зам тээврийн яамны нөхдүүдтэй, замын газрын нөхдүүдтэй уулзахаар энэ төслийн санхүүжилтээрээ хийгднэ гэж ярьдаг. Хамгийн сүүлд өгсөн мэдээллээрээ та бүхэн 11 сарын 1 гэхэд 1, 3, 5 дугаар вакцины ажил дуусна гэсэн. Дуусаагүй байна. 2, 4 дугаар вакцыг одоо засвар хийгээд оруулна гэсэн байхгүй байна. Яагаад удлаа яриад идэх юм бэ? Ирэх онд, ирэх 100 бас ийм тоос шороотойгоо байх асуудлыг энэ бас нэг анхаарч засч янзлах юм байгаа юу надад дотор чинь. 2 дугаарт энэ зам ямар одоо гүйцэтгэлтэй явж байна? Хизээ дуусах юм. Худлаа ярьж болж ханахгүй юу нөхдүүдээ? Ийм нэг хэдэн асуултанд хариулчаач. За ажлын хэсэг нэгдүгээр мах ба. За зам тээврийн яам Батэрдэн гишүүний асуултанд хариулъя гэж. За дарханы замын нөхцөл байдал бол бас хүндрэлтэй байгаа энэ үнэ. 2, 4 дугаар вакцины гүйцэтгэж исэн Хятадын аж ахуй нэгж гэрээгээ туслах ерөнхий чиг хандлагатай бичгээ ирүүлсэн сар гаруй өмнө. Тэрний дагуу санхүүжүүлэгч байгуулагчтайгаа хамтраад ажлын хэсэг байгуулад хийсэн ажлынхын тоо хэмжээ гүйцэтгэлийн ажлын хэсэг гаргаад одоо тодорхойлсон байна. Урт талын аж ахуй нэгжүүдээс ирж байгаа хүмүүс нь карантинаас 3-4 хоногийн дараа гарна. Ингээд 2 талаасаа хилцээрд орно. Энэ хилцээрийн дараа хэн хичнээн хэмжээний хөрөнгө гаргаж юу? Гаргасан хөрөнгөндөө ямар хэмжээний ажил хийгдэх гэдгийг дүгнж яагаад 2 талаасаа тохиролцвол гэрээ цуслагдаж шинээр одоо сонгож шалгаруулалтын ажил хийх ийм ажил руу орно гэж ингэж ойлгож байна. За нэгэнт одоо 2, 4 дугаар вакц хийгдэхгүй болсон учраас 2, 4 дугаар вакц дээр цочих хэсгийн замын аюулгүй хөдөлгөөнийг хангах үүднээс засвар арчилын ажлууд хийгдэж байгаа. Бид нар 11 сарын 15 гэсэн вакцаатай явж байгаа. Чадвал 11 сарын 1 гэхэд багтаага дуусгачих болцоотой гэж манай замынхан тийм мэдээлэл өгж байгаа. Тэрний дагуу ажиллаа хийж байгаа гэж ингэж ойлгож байна. За ийм л мэдээлэл өгөх байна. За Дандны мөшөө тодруулъя. Тэцэдэ тоо багцаа өгчөөч. Энэ хүмүүс бас нэг харах хэрэгтэй шүү дээ. Би та 2, 4-ийг яриад дуусчлаа тийм ээ. 1, 3, 5 дугаар вакцины ажил хэдэн хувьтай байна? Хизээ дуусах гээд байна. 2, 4-ийг бол энэ ард түмэн та бүхэн хэлсэн шүү дээ. Чадахгүй нэ гэд. Тэр цаад компани хэлсэн. Ирэх хавар одоо дуусгая, ирэх намар ихэд дуусгая гэдэг асуудал яригдсан тийм ээ. Тэгэхээр 1, 3, 5 дугаар вакцины ажил одоо 11 сарын 1 гэхэд хөдөлгөөн нээнэ гэдэг бичгийг бол зам тээврийн сайд надад өгсөн. Энийг бол би энэ хүмүүст мэдээлчихсэн. Одоо ингээ 2 хоногийн дараа үндсэндээ 11 сарын 1 болж байна. Хөдөлгөөн хизээ нээх юм бэ? Аюулгүй байдлыг нь хэрхэн хангах юм бэ? Тэрийг л асуугаад байна. Ажлын хэсэг нэгдүгээр мах ба. За дархан талын 5 дугаар вакцаас эхэлж ярив. Дархан талын 5 дугаар вакцины 30 гаруй километр орчим байгаа. Энэ дээр 13 км нь бол хатуу училтаар хучигдсан. Энээс цаашаа бол хатуу училтыг хийчих боломжгүй. Тийм учраас далан дээрээ байгуулсан саббэсэрээ хөдөлгөөнийг нээнэ гэж ингэж төсөөлж байгаа. Нэгдүгээр вакц дээр бол одоо 3 км дутуу байгаа. Тийм баха. 3 км дутуу байгаа. Чадвал одоо энэ 11 сарын 15-наас өмнө 30-наа гэсэн ийм одоо чиглэлтэй ажиллаж байна. 5 дугаар вакц дээр бас 17 орчим километр хучигдсан байгаа.
Үлдсэн нь бол хучигдах боломжгүй. 70-гийнхаа сав байсаар хөдөлгөөнөө нэнэ гэж ингэж төгсөж байгаа. Төсөөлж байгаа. За инх төвшин гишүүний нэрийг нэмж оруулъя. Асуулт асуух гишүүдийн нэрсэнд. Болсон уу дамжин гишүүнэ? За зөвтгөрөл гишүүн асуулт асуу.